ард түзөө үзүүлж байна. Өөрөө ажилдаа ороод нэг л мэдхэд аль хэдийн 2 сарын үрийг үдсэн байв. Тэрээр анхандаа ажил нь санаанд багтамгүй санагдаж байсан ч хүн өөрийгөө мэдэж альваад хэлбийлгүй нэг л чигээрээ байвал ямар ч үед барьцаалдахгүй юм байна гэдгийг мэдэж авчээ. Тэрээр ажлынхандаа нэр хүндтэй бас их олон найзтай. Шинэ ажлынхан нь үеийн голдуу залуус түүнд хэрээрээ тусалж дэмждэг байлаа. Өөрөө хамгийн гол нь ажилдаа үнэн чудраг байж хинтээ ч муудалцалгүй байгаа бүхнээ харамгүй хуваалцаж өөрийнхөө л байдаг болохоор бүгд түүнд сайн. Тэрээр толны өмнө суун нүрээ бодож байтал өөрөө нэг ширээ гарсан хэмээн дуудав. Өөрөө ч өөртөө инээмсэглэл бэлэглээд захиалгын ширээнд очин сууж ажилдаа орлоо. Энэ удаа 5 солонгос 2 монгол байв. Өөрөө ч сурснараа аль болох их уулгаж, орлого оруулах болохоор тэдэнтэй эвтэйхэн харьцаж байлаа. Түүнээс гадна өөрийг ширээнд суухаас өмнө менежер нь дуудан их нөлөө бүхий манай хамтрагч талын солонгосууд байгаа юм шүү. Аль болох эвтэйхэн үйлчлээрэ гэсэн болохоор хамаг байдгаараа найр тавин үйлчилж байлаа. Гэтэл 50 иргэм насны нэг солонгос өөрийг нэг л энгийн бус харцаар ширтэнэ. Тэрээр нөгөө хэдээ ахалж яваа бололтой ширээн дээрх зүйлүүд дундраагүй шахан байхтал нэмж захиалж байв. Тэгснээ өөрийг нэг сайхан ая бариач хэмээн хүслээ. Ажил бол ажил хойно. Өөрөө хаа очиж их сайхан дуулдаг аж. Тэрээр бодол хийж байснаа зайлшгүй шаардлагаар сурсан нэг солонгос дууг дуулж өгөхөд бусд нь алга ташин төрөв. Энэ орой эдний ширээнийхэн их сэтгэл хангалуун байгаа бололтой. Гарын мөнгөч ахиухан өгч ширээг байнга сэлбэн дүүргэж хэр бэлдээвэ гэдгээ харуулна. Менежер нь бас өөрийг магтан сайн ажиллаа хэмээн урамшуулв. Өөрөө сурснараа авсан мөнгнөөсөө ажлынхандаа хувь хүртээгээд оройн нь номингийнхоо ээжид талархаж явдгаа хэлж сүв аваарай хэмээн хэдэн төгрөг өгөхөд бөөн баяр болон духандаа хүргэн авлаа. 2 хоногийн дараа нөгөө солонгос дахин ирлээ. Өөрөө ч нэг ихэн бодлгүй сууж байтал өөрийг захиаллаа хэмээн дуудав. Өөрөө өрөөнд ортол ганц нөгөө хүн, орчуулагч хоёроос нь өөр хүн байсангүй. Солонгос шууд яриандаа орон "Би чиний амьдралыг бүртгэлээс чинь олж уншлаа. Чи бол гайхалтай эмэгтэй байна. Би анхандаа чамайг зүгээр л хүсэмжилж, бусдын адил мөнгөөр өөртөө татъя гэж бодож байсан минь үнэн. Гэтэл одоо энэ бодол минь өөрчлөгдсөн. Би чамд тусламаар байна. Андын ч юм уу ахын журмаар тусалж нэг ч гэсэн хүнд буян үйлдмээр байна. Танд баярлалаа. Гэхдээ надад одоо ямар нэг байдлаар тусламж хэрэггүй. Би болж байгаа. Сайн найз, сайхан хамт олон гээд. Үгүй дээ. Чи өөрийнхөө нүдийг нэг хардаа. Чам шиг охин энд ийм ажил хийгээд явж болохгүй. Би чамайг арай өөрөөр амьдраасаа гэж хүсэж байна. Ширээний үйлчлэгч гэдэг чинь нэрнээсээ эхлээд хүмүүст муугар бодогддог. Тийм ээ, би мэднэ. Гэхдээ би энэ ажлыг ажил гэдгээр нь хийдэг болохоос бие худалддаггүй. Тийм ээ, би мэдсэн. Тийм болохоор ч би чамд халдаж зүрхлээгүй юм. Би зүгээр л чамд туслах гэсэн юм. Чи зөвөр ойлгоорой. Бас сайн бодно үсттэй гээд цагийнх нь мөнгийг ширээн дээр тавьчихад гараад явчихв. Өөрөө гайхан хэсэг сууж байснаа ямар ч санаа оноотой юм билээ. Эр хүн л бол эр хүн шүү дээ. Ямар тач аль нэг байдлаар тусалцаал авч болохгүй юм шүү гэж бодсоор өрөөнөөс гарлаа. Өөрөө өрөөнөөс гараад бодол дарагдан байгааг менежер нь ажиглах бололтой өрөөндөө дуудаж оруулаад учир байдлыг тодруулбал өөрөө ч үннээ хэллээ. Тэр хоёр хэсэг дууг сууж байснаа менежер "Би чиний өмнөөс тэг инг гэж шийдвэр гаргаад юу гэхэв? Чи өөрөө л мэд.
Тэгээд ч өөрөө шийдчихвэл дараа нь бодолч нь хоёрдохгүй хэн нэгнийг буруутгаж зөвтөхгүй амар биз. Би яах вэ? Наад хүнийг чинь ажил төрлийн хуваар жаахан гадарлана. Багада их хүнд хэцүү амьдрал туулж ирсэн өөрийн хүчээр өдий зэрэгт хүрсэн гэдгийг билээ. Тиймдээ ч ядарч зовж байгаа хүүхдүүдэд хандив тусламж өгдөг. Их олон салбарт үйл ажиллагаа зэрэг явуулдаг. Эхнэр хүүхдээ ослоор алдчихсан. Одоо болтол ганцаараа явдаг. Жаахан хатуу чангач гэлээ их өр нэмгэнтэй хүн гэж захирал ярьж байсан юм байна. Гэхдээ хүний дотор нь ороод гарсан биш. Би яаж мэдхв? Өөрөө өдөржин бодолд дарагдана. Нэрээ менежерийн хэлдгээр зүгээр л надад туслах гэсэн бол яах вэ? Харин эргээд надаас дааж давшгүй өр нэхвэл би яах вэ? Ер нь би ингэхэд юун дээр тусалцаа авах гэж. Сургуулаа төгсөе гэвэл одоо ч өөрөө төлбөрөө төлчихөөр л байна. Эрх намраас явхад 1 жилийн төлбөр юу байх вэ? Нэрэж бодоод байсан насаараа ингэж цэнгэний газарт ширээний үйлчлэгч хийж явуултай нь биш. Хинч гисэн залуу насн дээрээ сурч боловсрч сайхан хань ижил үр хүүхдээ тойруулсан халуун дулаан гэр бүлтэй болохыг хүсэн шүү дээ. Тэр үед танаа эхнэр ямар ажил хийдэг вэ гэхээр ширээний үйлчлэгч гэж хэлэлтэй нь биш. За юу ч болсон харж л бай. Өөрөө дахиад нэг хүсэлт гаргавал тэр үед нь сайн гэрээ хилцэл байгуулж байгаад үзээд алдахад уг нь болохгүй юм юу байх вэ? Хамгийн гол нь итгэл хэрэгтэй гэж бодож явлаа. Дараагийн 3 сар ямар ч ажиг сураг байсангүй. Нэг өдөр орчуулагч залуу нэрээд менежертэй нь уулзахаар болов. Тэрээр үүдэнд өөрөөдөө хальт тааралдаад инээмсэглэн толгой дохиод орлоо. Өөрөд энэ нь яагаад ч юм нэг л дотн санагдаад ирэв. Хоромхон зуурт дайраад өнгөрсөн тэр харц түүнийг нэвт харж дотор нь шигдэн үлдчих шиг боллоо. Төд удалгүй менежерч өөрийг дуудан тэр залуутай танилцуулав. Үнэн дээр урд нь хэд таарч байсан ч албан ёсоор танилцаж амжаагүй байсан юм. Энх манлай хэмээн гараа сунгатал өөрийн цолмон хэмээн дуурайн бүтэн нэрээ хэлэн гар байрлаа. Менежер ширээнийхээ араас босон. За өөрөө минь чамд баяр хүргэе. Ийм аз завшаан тэр бүр хүнд тохиолддог юм биш. Манлай маань удахгүй Америкийн нэгдсэн улсад мастрын сургалтанд байгууллагаасаа томилогдсон явах гэж байгаа юм байна. Харин нөгөө чамд туслах гэдэг солонгос захирал нь чамайг хамт явах санал тавьж бидэнд хүсэлт ирүүлсэн байна. Ингээд тэр хүн чиний сургалтын төлбөр замын зардлаас эхлээд бүх зардлыг чинь 100% дааж тэнд очиод сургуулийн бүх асуудалд манлай туслах юм байна. Одоо арай баяр хүрэх гээд эрт байна. Гол нь элчингээр орж визний асуудал шийдэгдэх хэрэгтэй байна гэжээ. Өөрөө энэ бүхнийг сонсоод чихэндээ итгэсэнгүй. Тэр хоёрыг үнэн үү гэсэн шинжтэй баярын харцаар ээлжлэн харлаа. Манлай инээмсэглэн чиний гайхах чинь төмөн зөв. Би хүртэл анх сонсоод итгэж ядан тодруулж байсан юм. Тэгээд та яагаад заавал тэр охин туслах гээд байгаа юм бэ гэж асуухад миний өөдөөс харж байснаа. Би тэр охины нүдэнд хурсан гунигийг арилгамаар байна. Зовлон гэж юу байдгийг би мэднэ. Туулаад гарсан. Гэтэл тэр эмэгтэй хүн байж мөн л туулаад гарсан байна вүлээ. Би найз номингоор нь түүний бүхий л өнгөрсөн амьдралыг яриулж тэгж ядарч зовж явсан байж сэтгэлийн жолоо алдалгүй хүнээрээ байж чадсныг бахархсан юм гэж билээ. За өөрөө минь амжилт хүсье. Маргааш би ирж авна. Ганц нэг бүрдүүлэх бичиг баримт байгаа гэд гарав. Манлайг гарсны дараа менежер нь ирж гарыг нь бариад. За өөрөө минь энэ л чигээрээ байдгийм шүү. Ээж аав хоёр нь чамайг мартаагүй харж л байсан байгаа биз? Одоо чи алцахгүй. Толгойдоо юм хийгээд авчихсан байхад чи хаач газардахгүй. Одоохондоо ажлынхандаа чимээгүй байж бай. Би чөлөө олгосон сургалтанд явж байгаа гэж хэлээ. Хүний хэл ам хэцүү шүү гэд инээмсэглэв. Өөрийн цээжин дотор баяр гэдэг багтаж ядан оволцно. Тэрээр хүн бүхэнд хэлмээр байсан ч хэлээ хазан арайхийн тэр өдрийг өнгөрөөлөө. Төгсгөл хэсэг. Сан Франциско хотын цэцэрлэгт хүрээлэнд үе тэнгийн 2 бүсгүй мөр зэрэгцэн суугаа харагдана. Сарнаа нулимсаа арчин
Чи минь ийм амьдрал туулаад гарсан юм гэж үү дээ. Би тэгэхэд өөрөөр бодож чамайг үннийг хэлэхэд ямар нарийн хүлцэнгүй номоо юм. Өөрөөсөө хүртэл харамлаад гэж боддог байсан штэ хэмээн хэлээд нулимсаа арчлаа. Өөрийн өөдөөс нь инээмсэглэн хараад зүгээр дээ. Би одоо л хамгийн аз жаргалтай амьдарч байна гээд цааш ярих гэтэл өөрийгөө утсан дуугарлаа. Өөрөө уучлал гуйгаад утсаа авснаа. Байна уу? Тийм ээ. Оо, ах уу. Яасан гинэ? Би одоо ажилгүй байгаа. Надад юу байх вэ? Тийм үү? За, би орой ярилцаж байгаад болъё. Та бие сайн бодоорой. Баяртай. Сарны өөдөөс нь харснаа. Ахтай болоо юу? Миний найз гээд инээмсэглэв. Өөрөө хариуд нь. Би угаасаа л ахтай хүн шүү дээ. Ах бурууга мэдээд уучлал гуйсан. Намайг наашаа гарахаас хэд хоногийн өмнө ажлынхан гаргаж өгнө гээд бид нар хэрэндээ хөөхөн найр хийсэн юм. Сайхан хамт олон шүү. Надад ихч тус болсон. Миний амьдралыг өөрчилж замыг минь зааж өгсөн буянтай газар. Сайхан ч залуустаа. Тэгээд номин бид хоёр харихаар ажлын урд такси дуудчихад гараад иртэл ахын найз байж таарсан юм. Найз ч гэжтэй манай хамар хашааны ах л да. Тэр л хэлсэн бололтой. Маргааш нь ажлаа хүлээлгэж өгч байтал ах гэнэт хүрээд ирсэн. Тэгээд надтай ярих юм байна гэд надаас уучлал гуйгаад миний орхиод гарсан хайрцгийг минь тэр хэвээр нь өгсөн. Тэр хайрцагт нэг захиа байсныг ах олж уншсан юм билээ. Намайг явсны дараа ах зургуудыг нь эмхэлж үзэж байгаад аавын захиаг олоод харчгаж. Би мэдэж байсан ч ахад хэлээгүй байсан юм. Тэр захианы гол агуулга нь манай ээж аав хоёр ханилаад олон жил болсон ч үр хүүхэд гараагүй юм гинлээ. Нэг удаа аав оторч яваад ирэхдээ нэг манцүйтэй хүү авчираад хөгшин минь би сая явж байгаад нэг ядарсан айлаар орлоо. Тэднийх олон нялх хүүхэдтэй хоёр хөгшин байх юм. Нэг хүүхэн дөнгөж амаржаад төрхийн хүндрэлээс болоод нас нөхчөж. Тэгээд энэ муу хүүг эхийгээ толгойг залгисан гээд сүйдлэх гэж байхаар нь хөгшин нь аваад ирлээ. Чи минь хүүгээ авна уу? Сайн ир болно доо гээд ахыг духан дээр нь үнэрлээд ээжэд өгч. Ээж ч бөөн баяр болж нялхийнх нь үнэр арилаагүй өхөөрдөм жаахан хүүгээ тэрч элгээ дэвтэж байсан гэсэн. Харин ах том болоод хоцуурн бараадаад ээж аавыг нэг их хайхрахаа болсон үед аав тэр захиаг бичээд ээжэд өгч. Цаад хүүгээ нэг эрэгт нь өгнө үсттэй. Одоо ингэж байгаа хүн надаас хоошоо та хоёрыг харж хандах нь юу л бол доо. Эрх биш хүн ухаантай юм бол үүнийг уншаад нэгийг тунгаан үз гэсэн гин. Ээж ахыг нэг эрэгт нь өгөх гэж байснаа хар илгийн гэдгээ мэдээд надаас хойш муу ганц охиныг минь тоохоо болчихвол гэж бодоод хав дарсан юм шиг билээ. Ах тэрийг уншаад ухаарсан. Гэвч нэгэнт бүх зүйл өнгөрсөн. Хэрвээ би тэр үед өлсөөд юм уу хөлдөөд өгчихсэн байсан бол энэ хүн өнөөдөр хинээс уучлал гуйгаад явж байх байсан бол. Гэхдээ би уучлаа. Ээжийнхээ загснаар би сэтгэлдээ хин нэгэнд муу санаж явахгүй гэсэндээ ахыгаа уучлсан. Одоо сэтгэл тайван амар байна гэд инээмсэглэв. Сарнай өөдөөс нь хараад чич агуу юм аа. Ах чинь тэгээд одоо юм гуйгаад байгаа юм уу гэснээ. Уучлаарай. Өөрт хамааралгүй юм асуучихлаа. Нэрээ нөгөө солонгос яасан? Чи уулзсан уу? Гээд нүдээ эргэлдүүлв. Өөрөөч даган инээснэ. Ах уу, жаахан мөнгө л асууж байна. Байнга л ингэдэг юм. Цоо захирлуу. Тэр хүнд би маш их өртөө. Хизээ нэгэн цагт заавал ачийг нь хариулна. Одоо бол дотроо тэр хүний өмнөөс сайн сайхныг хүсч залбирч явдаг. Уулзалгүй яах вэ? Уулзаад яаж баярлаач хэлж мэдэхгүй байсан. Гэтэл өөдөөс нөгөө л дөлгөөхөн нүдэрээ харан инээмсэглээд би талигаа охиныхоо төлөө нэг ч гэсэн охинд буян үлдэж баярлуулж чадсандаа л маш их баярлаж байна. Хожмын нэг өдөр уулзахдаа би чиний нүднээс дахин гуниг харахгүй шүү гэж үлээ. Тийм ээ, би одоо маш их жаргалтай, сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Ханыхаа олсон хэдийг зөв зохистой хэрэглэж,
илүү харалгүй зөвхөн одоо байгаадаа л сэтгэл хангалуун. Хайр инэрл халуун дулаанаар төөнсөн өөрийн гисэн орох орон хайрлах хүмүүстэй амьдралаас амсаж болох тэр бүх жаргалыг эдлээд сайхан амьдарч байна да. Гээд жаргалтай хүний харцал ийм сайхан талбун байдаг байх гэмээр Мишев. Гэтэл тэндээс ээжээ аав ирлээ хэмээн орилон бүдчин гуйх хүүгийнхээ зүг харвал манлаа машинаасаа буун сарнаатай толгой дохин мэдлээд та хоёр минь нарлаж байна уу гэсээр хурч ирээд ээлжлэн үнслээ. Шулганан хөөрөх бяцхан хүүгээ дундаа хийн хөгжилдөн алхах тэр гурвын араас сарнаа хараад нэгэнтээ санаа алдаад инээмсэглэн. Зовсны эцэст жаргадгаа гэдэг үнэн үг юм да. Хүнийг хизээч дахин гаднаас нь дүгнэж элдвэр хэлж яриха болий. Тэр бүхний цаана юу ч нуугдаж ямар ч хүн байж болох юм бэ гэд мөн гэрийн зүг охиноо хөтлөн миний охин хоёулаа аавда ямар хоол хийж өгөх вэ хэмээсээр явлаа. Төгсөв.